За сайн байцгаана уу? Сүвдаар энцэн дорж подкастын сонсогчдоо нэгэн таатай сайхан мэдээгээр уулзж байна. Манай подкаст бол ингээд янз бүрийн агуулгатай, орчуулгын агуулгатай янз бүрийн подкастууд хийдэг. Тэгэхээр би энэ Сүвдаар энцэн дорж сувг дээрээ шинэ булан нээж гэнэ. Энэ булан маань яа гэхээр би сайхан кофегаа уугаад ч юм уу те өглөө ингээд цайгаа уугаад цайван сууж байхдаа одоо энэ суралцагчдынхаа ярианаас өөрийн ойлгох ухаарсан зүйлсээс амьдрал тохиолж байгаа зүйлсээс эсвэл та хэдийн сэтгэгдэл дээр үндэслээд хэдүүлээ ингээд нөгөө хоёр талт харилцаа буюу ток хоорондоо ярилцдаг юм булан нэ гэж бодсон юм аа. Тэгээд энэ булангийн маань эхний дугаар аз жаргалтай амьдрах бүрэн дүүрэн амьдралын талаар ярилцсан эхний булангаа хүргэж. Тэгээд сэтгэлээ сайхан бичээрээ хэдүүлээ. Та хэдэн сэтгэгдэл дээр үндэслээ дараагийн ярих сайхан сэдвүүдээ гаргаж аваад буу халжээ тий. Ингээд шинэ буландаа тавтай морил нэгдүгээр дугаарт нь тавтай морил. За сайн байцгаана уу? Сувдаар энцэн дорж подкастыг сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бол манай тархиа урьдчилан сургалтын 7 дугаар ангийн сүүлийн хичээл орсон. За тэгээ өглөөний хичээл дээр бид нэр суралцагч нартайгаа яриад энэ сургалтын дээр ямар үр дүн гарав, яав гэд ярьж агаад тэгээд энэ яриан дээрээс үндэслээд суралцагч нарынхаа үр дүн за тэрэн дотроо нэг суралцагчийнхаа яриан дээр үндэслээд би өнөөдөр энэ подкастыг хий гэж бодсон. За тэгээд яагаад энэ подкастыг хий гэж бодсон юм бэ гэхээр одоо ингээд өнөөдрийг хүртэл би маш олон хүмүүстэй ажилдаад бодтоор хүмүүст яг ингээ өөрчлөлт гаргаад тэгээд өөрчлөлт гарсан хүмүүс өөрийнхөө өнцгөөс энэ өөрийн хийсэн энэ бясалгал дасгал энэ ажил энэ өөрчлөлтөө ингээд хэлэхээр нь би бас сэтэл авлаа л да. Манай суралцанд суугаад төгсөж байгаа нэг охин анх нөгөө нэг сэтгэл зүйн маш их асуудалтай стресстэй, бухимдалтай, гомдол ихтэй ийм тийм байсан. Тэгээд ер нь бол зовлон ихтэй гэх юм уу да тий сэтгэл нь ямар ч байсан юм сайхан тайван байж чаддгүй юм байсан. Тэгээд энэ охин бол яг миний нүдэн дээр өөрчлөгдсөн. Яаж өөрчлөгдсөн гэхээр эхлээд өөрөө суралцахыг маш их хүссэн. Тэгээд суралцах явцдаа ойлголт ухаарлан ярьж байгаа зүйлсээс нь энэ хүн үнэхээр өөрчлөгдөж байна гэдгийг мэдэгдсэн. Тэгээд өнөөдөр энэ охиныхаа яриаг сонсож байгаа би ер нь амьдрал гэж яг юу юм бэ те бид яг яах гэж амьдраад идэх юм бэ? Бидний энэ зовлон зүдүүр гэж юу юм бэ? Яавал энэ зовлонгоос гэтлэх гэх юм бэ те? Яавал одоо энэ бид ингээд бүрэн дүүрэн амар амгалан аз жаргалтай амьдарч болох юм бэ гэдэг энэ талаар бодсон л та. Тэгээ угаасаа би энийг нөгөө өөр дээрээ бас хэрэгжүүлээд амьдралд гарч ирж байгаа асуудлуудыг нэгээр нь шийдээд явж байгаа. Харцангуй амар амгалан гэх юм уу да ийм байдалтай байдаг болчихсон. Дээрээс нь манай сургалтын суусан хүмүүс эхнээсээ яг ийм болж байгаа. Тэгээд ийм болж байгаагаа нөгөө ингээд бусдаагаа хуваалцаад ярьж байхад нь л би бас ойлгож ухаарч авч байгаа юм л та. За тэгэхээр яг үнэндээ те бид нэр амьдрах гэж яах гээд байгаа юм гэхээр жаргалтай л болох гээд байдаг. Буюу бид зовоод ахлаараа л яана инэ яах вэ хүү гэж гарц гаргалгаа шийдэл хайгаад одоо сургалтанд суугаад подкаст сонсоод ингээд явж байгаа штэ. Тэгэхээр энэ зовлон жаргал гэдэг хоёр зүйл маань ингээд бие биенийхээ эсрэгцсэн байгаа даа тий. Энийг бол би одоо нөгөө удахгүй нэг Матиас де Стефано гээд Аргентины нэг айгүй мундаг тийм залуухан одоо бас л нэг юм гүн ухаантан гэх юм уу те орчин үеийн сүнслэг амьдралын мөртөж юм спикер юм илтгэгч юм сайхан залуугийн яриаг ойрд их сонсож байгаа хгүй. Тэгээ энэ залууд хэмжээсүүдийн тухай ярьдаг. Тэгээ үүн дээр энэ эсрэгцлийг бол хоёрдугаар хэмжээс гэж ярьдаг те. Сайн муу, сайхан муухай, зовлон жаргал одоо найз нөхөд те дайсан за эсвэл одоо болон болохгүй ёстой ёсгүй гэл те энэ бүхэн бидний энэ бүх ихтгэл үнэмшилд ингээд хоёр туйл хуваагдаад дуалити буюу ийм эсрэгцэлд үүсчихсэн байгаа нь өөрөө бидний одоо энэ амьдралын маань одоо яг мөн чанар болцсон юм байна. Гэтэ эсрэгцэл байхгүй бол амьдрал оршихгүй. Тэгээ бид нар яах гээд байгаа юм гэхлээр энэ нөгөө нэг эсрэгцэл байхгүй бол амьдрал оршихгүй гэж байна шүү дээ. Тэгэхээр нэг юм ин ян гэх тэмдэг байдаг шүү дээ. Эн чинь бол тал нь хар, тал нь цагаан. Буюу тал нь хар хэсэг нь тал нэг загас нь буюу нэг тал хэсэг нь хар нь одоо бидний энэ цухтаагаад байгаа хүсгүй байгаа энэ зовлон зүдгүүр тэгэл энэ өвчин те харилцааны асуудал мөнгөгүй байдал
За тэгэл одоо энэ стресстэй байдал, хар хорон сэтгэлтэй байх, хатаархалт одоо юу гэдгийг те эго гэд ингээд нэрлэдэг байгаа. Бүх юмнууд бол энэ одоо үүнийг бол энэ хар загсаар нь төсөөлөе л доо. За тэгтэл нөгөө цагаан загас нь юу юм гэхээр бидний хүсэж байгаа нөгөө а, тэ эрүүл байх, баялаг, эд баялагтай байх, а аз жаргалтай байх, стрессгүй байх, хөнгөн хөвгөлтэй байх юм тийм ингээд бидний нөгөө хүсэж байгаа энэ зүйл байгаа байхгүй юу? За гэтэл энэ ин ян тэмдэг дээр нэг зүйл байдаг аа. Үүнийг бид нэр эргээд санах юм бол тэ. Тэр нэг том хар дотор хүртэл хэсэгхэн цагаан байдаг. Энэ том цагаан дотор хүртэл хэсэгхэн хар байдаг. Тэгэхээр тэгээд яг үүндээ ин ян хоёр маань нийлэхээрээ юу болдог вэ гэхээр нэг бүрэн бүтэн зүйл болдог буюу анхны бүх зүйлийн анхдагч их үүсвэр сурвалж буюу энэ үед бид нар сая энэ хоёр байж ээж нөгөө сайн муу нийлжээж сав дүүрдэг гэдэг шиг энэ хоёр байж ээж хорвоо дэлхий оршин амьдарч байгаа. Сайныг нь ч тэр мууг нь ч тэр зовлонгч тэр жаргалыгч тэр үүсгээд байгаа зүйл маань өөрөө юу юм гэхээр энэ нэг бүтэн зүйл буюу анхдагч энергийг сурвалж гэж нэрлэдэг байгаа тий. За тэгээ дээрэс нь бурхан гэж нэрлэдэг байгаа. Бүхнийг бүтээгч энэ энергийн их сурвалж энэ бурхан энэ void гэж нэрлэдэг байгаа. Энэ харанхуй гэрэл эднийг бүгдийг нь үүсгэж байгаа зүйл маань өөрөө нэгдүгээр хэмжээст гэж ингэж энэ Матиас де Стефано гэж энэ залуу ярьж байгаа хгүй тий би энэ залуугийн подкастыг орчуулж байгаа. За тэгээ хэмжээстүүд гэдэг бол нэгдүгээр хэмжээст нь өөрөө бурхан буюу void буюу source буюу энэ зүйл маань өөрөө нэгдүгээр хэмжээст байх нэ. Үүний одоо нэгдүгээр хэмжээстийн энерги байгаа учраас нэгдүгээр хэмжээстийн цахилгаан соронзон талбар байгаа учраас нэгдүгээр хэмжээстийн ухамсар энэ зүйлс байгаа учраас энэ void байгаа учраас буюу энэ хоосон орон зай талбар биднийг одоо нүдэнд харагдахгүй байгаа болохоор бид нэр хоосон гэж үзээд байгаа учраас л ингэж нэрлэдэг байгаа болохоос шууг нь бол энэ талбар маань өөрөө юу юм гэхээр энергиэр дүүрэн, мэдээллээр дүүрэн хорвоо дэлхийн бүх одоо нөгөө хүмүүсийн үдсэн, туулсан, ойлгосон, ухаарсан мэдлэг, зовлон шандал болон аз жаргал, ухаарл, гэгээрл гэдэг ингээ бүх зүйлээр дүүрэн энэ мэдээллийн санг агуулчихсан юм том big data. Мэдээллийн сан үүнийг одоо зарим юунууд бол Акашийн товчон энэ гэж нэрлэдэг байдаг. Тэгэхээр энэ болгон маань ингээд хязгааргүй тэлээд оршиж яадаг, хаа сайгүй оршиж яадаг ийм зүйлийг бол нэгдүгээр хэмжээст гээд ах нь байна. За тэгээ нэгдүгээр хэмжээс дотор нь Big Bang гэж нэрлэдэг шүү дээ. Нэгдүгээр хэмжээстэйсээ энэ тесрэлт их тесрэлт гэж яриад байдаг. Их тесрэлтээс энэ гэрэлт, энэ ухамсар, энэ хайр те энэ анхдагч их үүсвэр маань өөрөө олон хэсэг салаад оч болон бутраад тэгээд энэ оч болгоно нь гариг эрхэс галактик ухамсарууд гариг болгон дээр байгаа амьдралууд дэлхий дээр байгаа амьдралууд те хүмүүс за тэгэл энэ хайр гаргийнхан гэж нэрлэдэг байгаа. Манай дэлхийн ээж ч гэсэн өөрөө л энэ л ухамсараас үүссэн, энэ л энергиээс салж гарч ирсэн нэг хэсэг нь байгаа аахгүй. Тэг бүгд өөр өөрийн шинж чанартай, бүгд өөр өөрийн дүр төрхтэй. Тэгтээ бүгдэнд нь энэ анхдагч их үүсвэрийн шинж чанар буюу энэ ин ян буюу энэ сайн муу, сайхан муухай бүгд нэгэн зэрэг оршиж байдаг. Үүний баталгаа гэх юм бол те би ингээ бодлоо л та. Ямар муу гэд, ямар муу хүн байлаа гэд, муу байлаа гэд ямар ч хүнд сайн тал байдаг. Бас ингээд ямар ч сайн гэд ингээ хүний дээд гэд ингэсэн ч гэсэн тэр хүнд одоо ямар нэгэн алдаа дутагдал ч юм уу тийм зүйл байж л байдаг. Тэгээд тэр хүмүүс ч гэсэн хичнээн сайн гэж байгаа хүмүүс ч гэсэн хичнээн мундаг гэгэн гэж байгаа хүн байсан ч гэсэн дотроо огт хар бодол бодож үзээгүй байдгүй гэвэл үгүй байдаг. За энэ мял богдын гэгэрсэн түүх гэл ингээл ярьж хахад энэ номыг уншижсэн хүмүүс бол энэ гэгэрсэн гэж байгаа энэ хүн чинь өөрөө эхлээд маш том алдаа гаргаад тэгээд түүнээсээ ойлгож ухаарад өөрчлөгдөе гэж шин сэтгэлээсээ хүсээд тэгээд энэ бүх туулал, туршлага, зовлон зүдгүүр, ухаарл энэ бүхнийг авч явсаар хагаад эцсийн бүлэгтээ энэ хүн гэгээрсэн байх жишээ нь. Гэгээрнэ гэж яг юу хэлж байгаа юм те? Энэ зовлон, жаргал гэдэг энэ хоёр бол угаасаа байх юм байна. Окей те? Эсрэгцэл буюу duality буюу энэ зүйл бол хүний амьдралд угаасаа байх юм байна. Бүх зүйл сайнтай, муутай. Ямар ч муу зүйлд бас авч үлдэх, ухаарах ийм зүйл байдаг гэдгийг ингээд
Гаас айгүй бүгд л одоо ойлгоод ухаарад яриад нь штэ. Үүнийг тэгвэл одоо яах юм бэ? Ингээл зовоол ах юм уу? Зовоод ах юм уу те? Ингээл жаргалын хойноос хөөцөлтөөл жаргалын хойноос хөөцөлтөхдөө бид нэр те амар хэлбэрээр мөнгө олохыг жаргал гэж бодоод хөөцөлтөөл биеийн одоо юм зугаа цэнгэл эдлэхийг одоо жаргал гэж бодоод хөөцөлтөөл те гой сайхан юм авч хэрэглэх гээл одоо хүнээс илүү айх гад ч юм уу. Тэгэл дандаа аз жаргалтай love and light гээл ингээд яваад ах тусмаа бид нар яадгийн гэхээр энэ Матиас де Стефано гэж залуугийн ярьж байгааг сонсоход хит одоо энэ бүрэн бүтэн дүүрэн байгаа ин ян гэдэг энэ тэмдэг хар цагаан 50-50% хувьтай байгаа энэ зүйлийн цагаан руу нь хит тэмүүлээд цагаан руу нь хит зүтгээд ах тусмаа бид нарыг энэ хар тал нь орж ирж алгадаг гэж аахгүй артаас буюу бид нарыг зовлон хизээч одоо нөгөө тойрдоггүй бүр ингээд тэрсмаа одоо цагаан гээл хүнээс дандаа цагааныг нь олж харах гэж хичээгээл те хүнийг дандаа сайн хүн болгож харах гээд ах тусмаа яадгийн гэхээр одоо нөгөө муу хүмүүсийг гэх юм уу энэ буруу сэтгэлтэй биднэрт ойлгуулж ухааруулах гээд байгаа гэх юм уу бид нар энэ хар талын хүнийг хүртэл хар гэдгээр нь хүлээж авахгүй цагаан болох гээд ингээд цагаан өнгө дээрээс нь будаад хөөх юм тэгээл биз хөөх юм ингээл биз ингээл тэгж яахгүй юу, тэгэл тэгж яахгүй юу гэд ингээд тагцмаа бид нар яг энэ зүйлийн горыг амсдаг. Яагаад тэгэхээр харыг хараар нь хүлээж авч түүнийг зөв зүйтэйгээр бодит байдлаар нь үнэлж дүгнэж бодит байдлаар нь харж бодит байдлаар нь түүнийг одоо түүнээс болгоомжлох ёстой бол болгоомжилж өөрийгөө хамгаалах ёстой бол хамгаалж хил хязгаараа зурж татаж ингэж байх ёстой байсан бол тэгж чадаагүйгээсээ болоод эцсийн бүлэгтээ бөөн гомдол буруутгал үзэн ядалт одоо ийм тийм сөрөг сэтгэл хөдлөлтөй үлддэг буюу энэ хараас бид нар хизээч зүхтаадгүй гэдэг санаа. Харыг хараар нь хүлээн зөвшөөрч түүнийг байгаагаар нь хүлээн авч түүнийг харин зөвөөр удирдан чиглүүлж энэ энергийг зөвөөр удирдан чиглүүлж энэ энергийг хувиргаж зовлонг одоо зовлон биш болгож ингэж ойлгож хүлээж авахгүй бол бид нарыг энэ хар тал нь хүрч ирж алгадаад л байдаг гэсэн. За энэ бол ингээл бидний амьдрал дээр байн гарч идэг шүү дээ. Хүнийг дандаа сайнаар боджээ. Хүн дандаа сайн ханджээ гэд бүр нэг юм гэгээлэг хүмүүс байдаг, сайн хүмүүс байдаг те. Тэгээ энэ сайн хүмүүс дандаа зовоод байдаг. Бид нар хэлдэг штэ. Муу хүмүүс нь одоо энэ нийгэмд их сайн авч जैन, жаргаж जैन. Сайн хүмүүс нь дандаа зовж जैन гэж яриад байгаа. Яагаад? Яагаад сайн хүмүүс зовоод байгаа юм? Тэгэхээр ердөө яг саяны энэ эсрэгцэл гэдэг юмыг ингээ хит юу агаад хит love and light хит дандаа юм хайр, гэрэл, сайхан ийм тийм гэд ингээд туйшраад буюу энэ duality буюу энэ туйшрал эсрэгцэл гэдэг юмд хит автаад ахлаар энэ нөгөө нэг жингийн балансын те нөгөө талд байгаа зүйл нь хурж ирээд бид нарыг алгадаж авдаг гэсэн үг. Тэ араас манд бүгсэн дээр маань ч юм уу эсвэл урдаас маань нүүрэн дээр нь ч юм уу те. Ингээд алгадаж авдаг гэсэн. Тэгэхээр инхээр бид нар зовоод идэг байхгүй юу? Тэгэхээр өөрийнхөө зовлон болгоныг бүгдээрээ эргээд харъя те хин нэгэнтэй ойлголцоогүй хин нэгэнд гомдсон буруутгасан гэсэн тэгсэн үед бид нэр тухайн хүнийг яг байгаагаар нь таны ямар ч шүүмж хэлэхгүйгээр эсвэл ямар ч юм гой малгай өмсгөж баг зүйлгэж ийм дүр туурахгүйгээр зүгээр л яг өөрийнх нь байгаагаар таны гэж хичээхээс илүү бид тэр хүнийг ямар байгаасаа гэж хүсснээрээ дүгнээд яг тэрнгээрээ харьцаад тэгээд тэр харьцаанаасаа бид нэр ашиглуулсан нөгөө араасаа хутга дөрүүлнэ гээл нэг айгүй айхтар үг хэлдэг штэ тий тэгэл биднээс уурсан ингэсэн тэгсэн гээл ийм зүйлээс те бид нарыг ашигласан ч байдаг юм уу ийм зүйлээс болоод бид нар өөрснөө маш их зовдгийм байна гэдгийг бол ингээд энэ Матиас де Стефано гэж энэ залуугийн энэ эсрэгцэл дуалити нэгдүгээр хэмжээст хоёрдугаар хэмжээст гуравдугаар хэмжээст энэ төр гэдэг энэ хэмжээстийн тухай ойлголтоос бол би ингээд ойлгож аваад үүнийг бол хичээл дээрээ ашиглаад сургалтандаа сууж байгаа хүмүүст бол ингээд яриад явдаг гэсэн. Тэгээ энэ ойлголт ухаарлууд нь бол те зовлон гэдгээр нь ойлгож хүлээж авах шүү. Энийг эсэргүүцэх биш те. Харыг хар гэдгээр нь муу гэдгээр нь шунал атаархал үзэн ядалт буруутгал те хорсол одоо юу гэдгийг дээрээс нь айдас түгшүүр энэ бүх мэдрэмжүүдийг бүгдөөрөнгийн хар гэдгээр нь хүлээж аваад гэхдээ одоо бидний нөгөө 50% байгаад байгаа шүү дээ. Энэ бүтэн ин ян гэдэг энэ бүтэн тойргийн 50% буюу энэ хар маань өөрөө дотроо бас
цагаантай гэдгийг санах хэрэгтэй. Нүд нь ингээд цагаан байдаг шүү дээ. Тэгэхээр энэ цагаан хар дотор байгаа энэ цагаан нь юу юм гэхлээр хар зүйлийг ойлгохгүй байгаа үед энэ одоо хар биднэрийг хурж ирээ алгадахад буюу биднэрийг зовооход энэ муу хүмүүс муухай тогтолцоо буруу зүрүү болгон биднэр дээр хурж ирээд алгадаад авахд бид нар үүнийг яаж хүлээж авах ёстой юм гэдгийг энэ цагаан дотор байгаа байхгүй юу? Яаж хүлээж авах ёстой юм гэхлээр за хар юмд хүртэл цагаан хэсэг байдаг. Буюу энэ зовлонд ч ихсэн сайн зүйл байх ёстой. Тэр сайн зүйл нь юу байх хэрэгтэй юм гэхлээр бид нар тэр сайн зүйл гэдгийг энэ харыг яаж хувиргах юм гэхлээр үүнээс юу сурч авах юм гэдэгтэй байгаа байхгүй юу? Ямар ойлголт ухаарл авах юм? Бид нарыг энэ хүн ингэж зовоосноороо биднэрт энэ онцгой таагүй үйл явдал болсноороо бидэнд энэ хэцүү нөхцөл байдал тулгарснараа бид нар үүнээс юу ойлгож авах юм бэ? Би өөрөө юуг буруу хийчихсэн болохоороо би өөрөө юуг ойлгоогүй болохоороо надтай ийм зүйл тохиолдох болов гэдгийг ойлгож авна гэсэн үг. За нэг жишээ хэлье л да нөгөө муу хүнийг те шуналтай хүнийг ч юм уу жишээлбэл шуналтай гэдгээр нь одоо зөв зүйтэйгээр хараар нь харж чадаагүй хөөх хэмээн ингээл гэл бид нэр ингээд нөгөө хил хязгаар тавихгүй те үүнийг зөв зүйтэйгээр олж харахгүй болохоор бид нар яг ашиглуулдаг те шуналтай хүмүүст ашиглуулдаг гэж бод. Эсвэл биднээс хүн ямар нэг юм хулгайлаа гэж бодъё те. Тэгтэл бид нэр одоо ингээд энэ надаас булгаалч л та, энэ намайг ингээд ашиглаж л та, энэ ингэчлээ тэгчлээ гэхийн оронд би өөрөө энд ашиглуулах, би өөрөө энэнд юмаа хулгаад алдах ямар нөхцөл байдлыг бүрдүүлсэн бэ? Би өөрийнхөө зүгээс энэ нөхцөл байдал үүсгэхэд ямар алдаа гаргасан бэ гэдгээ харж ойлгож ухаарч үүнийг чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрч тэгээд энэ ойлголт ухаарлаараа цаашдаа алдаа гаргахгүй амьдрах ийм ухаарал, сэхээрэл, ийм ойлголтыг авснараа бид яах юм гэхлээр цаашдаа ийм алдаа гаргахгүй буюу биднэрт энэ үйл явдал тохиолдож, энэ нөхцөл байдалд орж, ийм хар хүн бид нартай учирсан нь өөрөө бидний зол жаргал болж бид нэр үүнд талархаж тэгээд тэр нөгөө хар доторх хэсэгхэн цагаан гэдэг чинь юу юм гэхээр биднэрт энэ сургаалыг сургамжийг, энэ ойлголт ухаарлыг, энэ амьдралын ухааныг, энэ мэрэгэн ухааныг заах шалтгаан хар зүйлийн цагаан хэсэг нь бол энэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бидэнд тохиолдож байгаа зовлон бэрхшээл болгоныг бид нэр яг ингэж харж эхлэх юм бол энэ хар биш болдог. За тэгээд мэдээж жаргал одоо энэ цагаан хэсэг бол мэдээж сайхан. Гэхдээ дандаа жаргаад ах юм бол юу юм гэхээр энэ жаргал гэдэг энэ цагаан загсан дотор чинь бас хар нүд өгдөг үстэй. Цагаан загсан дотор хар нүд нь өөрөө юу юм гэхээр хит их жаргал донд хэсэгхэн зовлон амттай гэдэг нэг манай ардын үгээр штэ тий нэг нөгөө чанамын шүлгэлсэн хит их жаргал донд хэсэгхэн зовлон бас амттай гэж үг юм тий. Тэр чинь юу юм гэхээр ингээ хүн дандаа хит цагаан жаргал ийм тийм байгаад ах юм бол бид жаргаж байгаагаа мэддэггүй. Жаргалдаа ташуурна гэж үүний чинь монголчууд хэлдэг шүү дээ. Тэгэхээр бидэнд жаргаж байгаагаа ойлгох нэг юм ухаарал ташуур ийм сургамж хэрэгтэй. Жаргаж байгаагаа мэдрэхийн тулд ийм хэсэгхэн зовлон бас хэрэгтэй байдаг буюу энэ цагаан талын хар сүүдэр нь өөрөө тэр хэсэгхэн хар нүд нь юу юм гэхээр хит жаргал бидний нүдийг сохолдгоо. Биднийг одоо магадгүй залхуу болгоно. Магадгүй бид нарыг одоо нөгөө юугүй болно хүсэл эрмэлзэлгүй болгоно тий зориггүй болгоно ч гэдэг юм уу эсвэл ийм юмыг ингээд хар цагаан шүү бүрэн бүтэн шүү сайн муу сүлэлдчихэж энэ хорвооч оршдог юм шүү сайн муу дүүржээж энэ савчин дүүрдэг юм шүү гэдгийг нөгөө мартуулж ингэдэг маань өөрөө энэ цагааных нь хамгийн гол энэ хар хэсэг нь бол ингэж тайлбарлагдчих болох юм аа гэж би одоо ингээд өнөөдрийг бүртэл хүмүүстэй ажилласан, өөртөөгөө ажилласан, тэгээд энэ Матиас де Стефано гэж гайхалтай залуугийн энэ подкастуудыг сонссон энэ хүний нэвтрүүлгийг үзсэн зэрэгээс энэ ойлголт ухаарлаасаа бол ингээд аваад тэгээд сургалтынхандаа ярьдаг. Тэгээд манай сургалтынхан бод ингээд хэрийн баргийн сэтгэл зүйчдэр очихоос илүү өөрийгөө ингээд учрыг нь олоод сэтгэл зүгээ эмчилээд харилцаа хандлаган дээр гаргаад исэн асуудлуудаа шийдвэрлээд амьдралынхаа зовлон бэрхшээлийг ойлголт ухаарлал болгож хуургаад энэ зовлонгийн энэ бидний энэ зүхтаадаг энэ зовлонгийн хар хүнд энэ энергийг хуургаад ойлголт ухаарлал мэрэгэн ухаан болгож хуургаад цаашдаа амьдралдаа энэ алдаа гаргахгүй
гарыг хараар нь хүлээн зөвшөөрч байлгаад, цагааныг цагаанаар нь хүлээн зөвшөөрч байлгаад, бүрэн дүүрэн бүтэн амьдралаар амьдрах буюу сайн муу сайхан муухай сүлдтэй хүний амьдралыг утга учиртай аз жаргалтай зориг мөрөөдөлтөй ингэж өнгөрөхдөө бол энэ хэрэгтэй ухаарлыг авдаг гэсэн үг. Тэгэхээр хүн бол хорвоод яах гэж ирдэг ингээд нөгөө Dolores Cannon-ы тэр подкастыг орчуулахад л те суралцах гэж ирдэг гэл. Бурхан гэж юу юм гэхээр Big Bang гэж юу юм гэхлээр сайн хэллээ шүү дээ. Бурхан бол void. Тэгээ өөрийгөө ойлгоё. Би хин юм бэ? Би яг юу юм бэ гэдэг энэ асуултыг тавьсан үеэс Big Bang-ийн нөгөө их тесрэлтийн онол гэж гарч ирсэн гэж ярьдаг те. Тэгэхээр энэ их тесрэлтийн онол энэ бурхан гэдэг чинь өөрөө юу юм гэхээр яг энэ мэтчлэн хүн болгоны зовлон зүдгүүр туулал тэнд нэг баян хүн болж үзээд энд нэг үгээгүй ядуу хүн болж үзээд энд нэг шуналтай хүн болж үзээд энд нэг цайлган хүн болж үзээд энэ бүх хүмүүсийн те гэмт хэрэгтэн болж үзээд гигантэн болж үзээд тэ бурхан болж үзээд чөтгөр болж үзээд ингээд энэ бүх хорвоо ертөнцийн эсрэгцэл энэ зовлон зүдгүүр аз жаргал тэмцэл ухаарал энэ бүхнээс энэ бурхан бол өөрийгөө таних буюу амьдралыг таних энэ олон янзын дүр тувирах байдлаар бүгдөө л одоо энэ бурхны ухаарл буюу энэ бүх бидний ойлгож ухаарсан мэдсэн энэ зовлон жаргал үүнээс ухаарсан бүх зүйлс хүн төрөлхтний бүтээсэн оюуны энэ бүтээлүүд тэгээ ганцхан хүн төрөлхтөн биш энэ дэлхий галактик дээр байгаа бүх энэ ухамсаруудын хийсэн бүтээсэн үдсэн тулсан энэ бүх зүйлсийг нөгөө акашийн товчоо буюу акашийн товчоо чи яг ингээ агаар дээр тэнд байгаа гэд хэлэх тийм газар байдаггүй шүү дээ. Акашийн товчоо буюу энэ мэдлэгийн энэ их үүсвэр бол хаа сайгүй байж байдаг. Хин энэ мэдлэгийн их үүсвэрээс чин сэтгэлээс үнэн чударгаар өөрөөсөө асуулт асууж өөртөөгөө нүүр тулж өөртөөгөө ажиллан тэр энэ мэдлэгийн их сурвалжаас авдаг. Тэгээд тэр хэмжээгээрээ энэ амьдрал нь бүрэн бүтэн дүүрэн болж бурхантайгаа ойртдог буюу нэгдэл гар цагааны нэгдэл, сайн муугийн нэгдэл, сайхан муухайгийн нэгдэл амьдрал өхрлийн нэгдэл энэ төр гээд энэ бүх нэгдэл ирээд хүний амьдралаа бүрэн бүтэн болдго юм а гэдэг энэ санааг одоо ойлгоо тэгээ суралцагч нартаа бол хэлж өгснөөр манайхан бас юм сэтгэлийн амар амгалан тайвширтыг мэдэрлээ. Маш их тайвширлаа. Сургалтанд сууснаас хойш амар тайван боллоо. Аз жаргалтай болж байна. Нойр сайжирч байна. Тэ эрүүл мэндийн асуудал сайжирч байна. Гэмтэл дотроос нэг одоо ухамсар дуграад намайг ингэ тэг гэд хийсэн чинь их сайхан болж байна. Дахиж ажил хийж чадахгүй байх гэж бодож исэн хүмүүс тэ өчигдрийн жишээлбэл ангийн ярианаас сонсоход дахиж ажил хийж чадахгүй байх гэж бодож исэн хүмүүс ажлын сандалд гинт орж ирээл тэ тэгэл тэр ажлын санал орж ирэхээс өмнө яагаад чим цаанаас ажил хийн чи маш гоё ажил хийн өөртөө тохирсон ажил хийн гэдэг ийм юм орж ирээл тэгэл юу вэ ямар сони юм бэ за тэгвэл би ажил хий гээл ингээл хүсэж мөрөөдөл бясалгал хийхэд л одоо танил нь ажлын санал тавьж явах жишээний тэ ийм гайхалтай эсвэл зарим нэг нь үнэхээр ингээд буруу зүрөө яваад хит шунаад байгаа хүмүүсийг бяцлал хийгээд ингээд ирэхээр одоо шунлаад арах те хит энэ материалдық ертөнцид автцсан байгаа энэ буруу зураг ойлголт ухаарлын ихтгэл үнэмшлээ давах гэдэг ийм зүйлс бол ингээд орж ирдгээ гэдэг ингээд манайхан ярьдаг. Тэгэхээр яаж байгаа юм гэхээр энэ яагаад ингээд сонсоод байгаа юм? Яагаад сэтгэл нь амар тайван болоод байгаа юм? Яагаад утга учраа олоод байгаа юм? Яагаад энэ нойр нь сайн болоод байгаа юм гэхлээр бидний энэ доктор Жо Диспенза гэж энэ гайхалтай эрдэмтдийн аргачлал тэгээ дээрэс нь энэ аргачлал дээр нэмэх нь бидний энэ ойлголт ухаарлууд байна шүү дээ. Энэ ин ян гэдэг тэмдгийг ойлгох, амьдралыг бүрэн бүтнээр нь байгаагаар нь хүлээж авч сурах, тэгээ зовлонгоос зүгтаах гэхээс илүү зовлонгоо өөрөө ингэж ойлголт ухаарлаар хувиргаж өөрийн зол болгох, өөрийн ухаарал болгох, өөрийн цаашид ашиглах энэ мэрэгэн ухаан болгох энэ процедур нь өөрөө биднийг бүрэн бүтэн амар амгалан аз жаргалтай болгоод энэ сайхан үр дүнд хүргээд идэг юм аа. За тэгээ яагаад зүгээр л хүн ухаарал энэ гой гой мэдлэг одоо зөндөө байна л да подкаст хийдэг хүмүүс зөндөө байна. Ийм юм ярьдаг хүмүүс зөндөө болчлоо. Одоо цагтаа амьдр гэл муу юм битгий бод, өнгөрсний битгий бод, ирээдүйд битгий айж төгс санаа зовгол ингэ ярьдаг хүмүүс маш их байдаг ч гэсэн яагаад дэлхийн нийтээрээ монголчууд тэр аяараа тийм сэтгэл зүйн асуудалтай гэж өөрийгөө нэрлээд идэг болчоо. Усаараа сэтгцээ үзүүлийн энэ төр гэл яриад байдаг штэ. Дээрэс нь нэмэл одоо нойр гүйдлийн асуудал маш их байна. Тэгээ энэ бүхэн чинь яагаад ингэж байгаа юм гэхээр
Үнэн дээр одоо бид ингээл сайхан мэдлэг аваад шууд өөрчлөгддөг. Үүнд арга барил хэрэгтэй байдаг. Үүнд тодорхой хэмжээний дасгал сургуульд хэрэгтэй байдаг. Бидний тарих гэдэг чинь өөрөө суралцдаг механизм, төхөөрөмж учраас үүнийг зөв зөвтлөө байдлаар ажилуулж, суралцаж, үүнийг засах хэрэгцээтэй байдаг учраас л бид нар бүх мэдлэгийг авсан байсан ч гэсэн яг нөгөө бид нарыг зовоодог, нөгөө хэрүүлддэг, нөгөө бидний мэдрэлийг хөдөлгдөг хүмүүстэй очиод уулзахаараа буцаал мэдрэл нь өдлөөл өөрийн мэдлгүй яг тэр байдлаараа аашиж авирсаал өөрийн мэдлгүй нөгөө эсрэгцэлтэй автаал те зовлон зүтгүүртэй автаал өдөржин шүнжин нөгөө зовлонгоо бодоол өдөржин шүнжин бид нарыг хохироосон зовоосон тэр хүмүүсийг үзэн ядаад буруутгаал бодоол өдөржин шүнжин нөгөө нөхцөл байдлаа яана янаа яах вэ хүү гэл ингээл айж түгшээд ингээд зөндөөж унтахгүй нойргүй болоод идэх шалтгаан нь бол энэ юм аа. Тэгээд сар шинийн өмнө ингэж хэлж байгаа те энэ сар шин гэдэг бол монголчуудын хувьд шинээр эхлэх шинэ одоо жил эхэлж байгаа. Бидний нөгөө нэг бэлгийн тооллоор те шинэ жил эхэлж байгаа. Тэгэхээр шинэ жилийн өмнө би та бүхэнд үүнийг хэлмээр санагдаад энэ сургалтын дээр үнийг ингээд хоорондоо ярилцж байгаа те би нэг олон нийтэд ярмаар санагдаад ер нь цаашдаа илүү юм зүгээр нэг хичээл зааж байгаа юм шиг заавал юм агуулга бэлтгэх гэхээс илүү тухайн мөчөд төрсэн энэ ухаалт энэ ойлголт энэ бодит үр дүнгуудээс жишээ болгоод ингээ зүгээр нөгөө talk with me гэдэг шиг те talk show гэдэг шиг зүгээр ингээ сайхан ярилцдаг бай чөлөөтэй өөрөө кофегоо уугаад өөрөө ингээ сайхан тайвшир сууж байгаа яг энэ гоё тайван ухаал дүүрэн хайр дүүрэн те яг юм гоё гэгээлэг мөч дээрээсээ ингээд хүнтэйгээ ингээд сэтгэлээ хуваалцдаг ярьдаг бай гэж бодоод тэгээ анхныхаа энэ одоо энгийн зүгээр сайхан яриа өөрөө өрнүүлж байгаа энэ бичлэгээ хийсэн юм аа. Тэгээд гэгэрл гэж яг юу юм бэ те? Энэ бүхэнд нь ингээ хэлэхэд гэгэрл гэж юу юм гэхээр хүн бүрэн бүтэн болох. Түүнээс биш зөвхөн love and light гэдэг нөгөө жингийн тухайны нөгөө тэнцвэрээ алдаад зөвхөн нэг тал руу хит хэлбэх гэдэг ч юусэн биш байхгүй юу? Гэгэрл гэж юу юм гэхээр бүрэн бүтэн болох. Гарыг нь ч өөртөө агуулна, цагааныг нь ч өөртөө агуулна. Ихтэй өөрөө хар болохгүй, бас хит цагаан болохгүй, аль альныг нь агуулад энэ бүхнийг хөндлөнгөөс нь ажиглах, сэргэг ухамсар болох буюу бүрэн бүтэн болоод амьдралыг ажиглагч, ухаарагч, суралцагч, сэргэг ухамсар болохыг л гэгэрэл гээд байгаа юм байна гэд би ер нь ойрын үедээ одоо би баг гэгэрээд ах шиг байна. Одоо яана манайхаа тий. Тэгэхээр ингээд гэгэрл гэдэг зүйлийг ингэж хардаг болсон. Амьдрал гэдгийг ингэж бүрэн бүтнээр нь сайнтай муутай нь сайхантай муухантай нь эсрэгцэхгүй аль нэг талд нь гарахгүй цагаан болохгүй хар болохгүй яг тхий голд нь бүтнээр оршоод хөндлөнгөөс нь ажигладаг юм болохыг л хэлээд байгаа юм байна гэж ойлгож ухаардаг болсон. Тэгээ өнөөдөр бол нэлээд юм том ерөнхий сэдв ярьчлаа. Одоо үүнээс цаашаа жижиглээд бид нэр сэдв болгон дээрээ тий ярилцгаал нь тэгэхээр та хэд маань комент үлдээгээрээ ямар сэдвийн талаар ярмаар байна, яамаар байна, ямар зовлон зүтгүүр байна тий. Тэгэхээр энэ 10,000 дагагчтай болсон учраас би одоо үүнийг юу гэж хүлээж авч байна гэхээр монголчуудаа одоо үнэхээр хүмүүс манай сувгийг бас сонсох дуртай байна. Тэ 10,000 сабскрайбертай болно гэдэг чинь тийм ч амар ажил биш. Тэгэхээр энэ одоо бүтэн жилийн хугацаанд сургалт заасан манай маш олон суралцагчдын үр дүн гарсан. Тэгээ дээрэс нь одоо өөрийн ойлгож ухаарсан энэ бүхэн дээр үндэслээд та бүхэнтэйгээ чөлөөтэй яриа өрнүүлдэг. Асуултанд чинь хариулдаг юм байя гэж ингэж шинээр одоо юм булан нээж байгаа гэх юм уу те манай нөгөө gossip ярьдаг нөгөө хин бэ штэ хөөрхөн musicology гэх тэр охины подкастыг би бас сонсох их дуртай. Тэгээ тэр охиноосоо санаа аваад ингээд talk with Сувда гэдэг юм болон тэгээд энэ дээр бол ганцхан би ярихгүй хэдүүлээ хідэн талаасаа сэтгэл бичиж би тэр сэтгэл дээр чи үндэслээ дараагийнхаа дугаарыг дараагийнхаа сэдвийг ярилцъя. Тэгээ 10,000-уулаа бүгдөө сайхан сэргэг ухамсартай болъё гэгэрээ те монголчууд бид яг үндэ гэгэрж ээжлийн өнөөдрийн улс орны эдийн засгийн нөхцөл байдлын зовлон зүдгээрээс салнаа гэж бодож байна. Тэгээ хэдүүлээ итэвхтэй сайхан хоорондоо ярилццгаая, буу халцгаая. За баяртай ингээд подкастын маань энэ хүртэл сонсон та бүхэндээ баярлалаа.